Киноны хамгийн тийм жаргалтай тоглосон эсэ ямар вэ? Та нар 8 дугаар ингээ гүйтсэн болвол 8-ын эхлэлд үлгээр ярьж өгдөг Батнасанд тэр эсэ амар гоё эсэ. Жаргалтай ганц нэг хөөрхөн инээгээд. Ер нь бол ихэнх эсэнүүд дандаа нэг тийм ууралсан ч юм уу те. Ер нь бол айгүй тийм хүнд эсэнүүдтэй байсан. Гэхдээ тэр эсэм болохоор угаасаа яг би нөгөө Батнаснгийн хажууд байхдаа л өөрийнхөө хүүхдэрээ ч юм уу те. Тийм байна гэж аваад яг тоглосон болохоор тэр бол айгүй гоё мэдрэмжтэй эсэ. Яг өөрийнхөө бол үзэгчдээс ирсэн сэтгэлүүд байсан. Янз бүрийн сэтгэлүүд ирсэн дээ. Шүүмжлэл маш их байсан, магтаал маш их байсан, урамшуулж байгаа хүмүүс бас маш их байсан. Тэгэхээр яг шүүмжлэл өгж байгаа хүмүүсээс би яг авахыг аваад, хаяхыг хайж байгаа. Тэгээ мэдээж өөр алдаа оноотой зүйл бас маш их байгаа. Гэтэ алдаа оноотой байсан ч гэсэн тэрийг маань нэг ойлгож хайрлаж үзэж байгаа бас үзэгчд тэрнээс илүү олон байлээ. Тийм болохоор бас айгу баярлалууштай байгаа.